Улсын хурал болон засгийн газрын гишүүн Монгол улсын шадар сайд, эрүүл мэнд спортын яамны сайдын үүрэг гүйцэтгэгч Оюунбаатар Өмнө Говь аймгийн Заримсан болон Дунд Говь аймагт ажиллаад ирлээ. Тэрээр шадар сайдын албан тушаал авснаас хойш анхныхаа албан тамилтаараа явсан нь энэ юм. Шадар сайд Оюунбаатар харьяалагдах 6 агентлагийнхаа үйл ажиллагаатай танилцсан ажилтнуудаас нь хүндрэл бэрхшээл, санал хүсэлтийг нь сонсч холбогдох албаны хүмүүст үүрэг даалгавар өгөн зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэлээ. Малчид иргэдтэй хийсэн уулзалтаар цаг агаар болон улс төрийн төлөв байдлын талаар мэдээлэл өгч тулгамдсан асуудлыг нь мөн сонсон, санал бодлоо солилцсон. Энэ үеэр амжиргааны баталгаажих төвшнөөс доогуур орлоготой зарим иргэдийн хүүхдүүдэд дүрмт хувцас гардуулан өгсөн юм. Мөн эрүүл мэнд спортын яамны сайдын үүрэг гүйцэтгэгчийн хувьар холбогдох уулзалтад оролцсноос гадна эмнэлгүүдийн үйл ажиллагаатай танилцсан зарим эмнэлэгт автомашин гардуулан өглөө. Шадар сайд Оюунбаатарын эхний ажилласан аймаг Өмнө Говь аймгийн төв. Өмнө Говь аймгийн засаг дарга Бадраа шадар сайдыг хүлээн авч уулзсан аймгийнхаа цаг үеийн байдлыг танилцуулахдаа тус аймагт махны үн буураад байгаа нь малчдын хувьд хүн дээр тусч байгаа болон мөн гашуун сухайд шивэ овоотын бомбын асуудал хүндрэлтэй байгааг онцолж байв. Ер нь бол ямар ч байсан Өмнө Говь аймгийн үйлчлэлтийн хувьд бол мал аж ахуйн үйлчлэлтийн бэлтгэлд бол нэг 85.4% хангагдсан, өвсдөж ялаад татдсан. Хуучин нөөцлөөр нэг 70 тонн өвс авчираад ингээд 140 тонн өвс авчирсан, 70 тонн өвс байсан. 110 тонн өвстэй болсон. За нэг 50 тонн тижэл авсан. Түүнээс бас нэг 50 тонн долооцоо гэх мэтээр ингээд бид нар өвсдөж ялаа бэлтдсэн. Өмнө Говь аймгийн хувьд өнөөдрийн хувьд нэг 100% нэг цасан бүрхүүл тогтцсон 3-аас 5 см-ийн цастай байж байгаа. Мал аж ахуйн үйлчлэлтийн бэлтгэл бол 85.4% хангагдсан. За төв суурингийн үйлчлэлтийн бэлтгэл хамгийн гол нь дулааны цэцлэгээ станц бол найдвартай ажиллаж байна. Өмнө Говь аймгийн засаг даргатай уулзсан уулзалтынхаа дараа шадар сайд Оюунбаатар Өмнө Говь аймгийн эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх дунд хугацааны стратеги 2015-аас 2017 сэдвт нөлөөллийн уулзалтад оролцсон юм. Монгол улсын засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, мянганы хөгжлийн зорилтыг биелүүлэх, эрүүл Монгол хүн хөтөлбөрийн хүрээнд Өмнө Говьчууд бүтээлчээр санаачлагтай ажиллажээ. Учир нь нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах, салбарын тогтолцоог бэхжүүлэх, ард иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, амьдралын чанарыг дээшлүүлэхээр Монгол улсын засгийн газар дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэмжлэг, санаачилгаар эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх дунд хугацааны стратегийг 2015-аас 2017 онд хэрэгжүүлэх ажлыг эхлүүлж байгаа юм байна. Энэ дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран бид энэ стратегийн бодлогыг дунд хугацааны 2015-аас 2017 оны бодлогыг боловсруулж энийг ажил хэрэг болгох асуудал бол одоогийн хөдөлмөрчид орчин үеийн онцлогоо эмчилгээний бүхэл үйлчлэгийг үзүүлж Монголын одоо ард иргэд гадаад улсад явах ихэнх хэмжээний зардал чирэгдлээ гаргах ийм одоо бэрхшээлээс салах. За нөгөө талаар бол аливаа өвчин нэг урьдчилан сэргийлэх түүний дотор аль болох эрт өвчний онцлыг тогтоож эмчлэх ийм болцоо нөхцөлийг бүрдүүлэх юм. 2 жилийн өмнө бид нар цогццын цумаар нэг орж исэн, хамбог цумаар орж исэн. Тэнд бол хүн амын тоо маш ихсэн биш, баг 2 дахин ихсэн биш 2 жилийн өмнө шүү дээ. Тэгэхээр ерөнхийдөө яах вэ гэдэг асуудал тийм ээ, тусламж үйлчлэгийг яаж хүргэх вэ гэдэг асуудал бол гарч исэн. Тэгээд энэ сум дундын эмнэлэг барийг зогслуулъя гэж ярьж байсан. Тэгээд энэ тухайд бол одоо шинэ эмнэлэг баригдах байх гэж би бодож байна. Одоо ийм тодорхой алхам хийснээр, тодорхой одоо өөрчлөлт, шинэтгэл, реформ хийснээр одоо энэ асуудлыг бол шийдэх хэрэгтэй. Яагаад тэгэхээр одоо тусламж эрүүл мэндийн тусламж үйлчилгээ бол хүн болгонд чанартай, тэгээ хүн болгонд ижил тэгшүүрэх ёстой. Аливаа тусламж үйлчилгээг үзүүлэхэд зөв төлөвлөлт, зөв бодлого байх нь бол тухайн тусламж үйлчилгээг хүнд одоо хүртээмжтэй үр дүнтэй болгоход гол нөлөөллөг үзүүлдэг. Тийм ч учраас энэхүү одоо маш чухал баримтчгийг боловсруулж гаргаж хэрэгжүүлж эхэлж байгаа нь бол одоо эрүүл мэндийн салбар түүн дотроо одоо Өмнө Говь аймгийн ард иргэд тэдний одоо эрүүл мэндийг хамгаалах энэхүү үйлсэд одоо хэрхэн яаж хамтрагч талууд хамтарч оролцох, санхүүжилтийг яаж төлөвлөх вэ? Энэ бүх ажлыг одоо бодлогын хэмжээнд нэгэн чиглэлд оруулж өгсөн хамтарч ажиллах одоо ойлголцолд хүргэсэн энэ одоо чухал үйл ажиллагаа болж байна гэж ойлгож байна.
Уулзалтын үеэр Монгол Улсын шадар сайд эрүүл мэнд спортын яамны сайдын үүрэг гүйцэтгэгч Оюунбаатар, зүрхний цахилгаан бичлэгийн аппарат, хүчил төрөгчийн өтгөрүүлэгч, өвчтний монитор зэрэг техник хэрэгслийг холбогдох албаны хүмүүст гардуулан өгсөн юм. Анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаа чанар хүртээмжийг сайжруулах, техник технологиг шинэчлэх ажлын хүрээнд шат дараатаа авч буй үйл ажиллагааны нэгэн хэсэг болсон уг аппаратуудыг эрүүл мэнд спортын яамны төсөөс гаргасан байна. Стратеги төлөвлөгөө боловсруулж байгаа энийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг өнөөдөр албан ёсоор авч хэлцэж байгаа асуудал бол ер нь Монголын хөдөө орон нутагт өнөөдөр говийн бүсэд эрүүл мэндийн салбарыг шин шитэнд гаргах, ялангуяа хөдөөгийн ард иргэдэд орчин үеийн бүр олон улсын хэмжээний өндөр хэмжээний эмнэлгийн үйлчилгээг үзүүлэх төвшөнд хүрэх ийм л гол зорилттой. Өмнө Говь аймгийн мэргэжлийн хяналтын газрын үйл ажиллагаатай танилцах үеэр шадар сайд Оюунбаатар байцаагч та нар бол соён гэгэрүүлэгчид аливаагаас урьдчилан сэргийлэхээс гадна шаардлагатай бол байгууллагуудаар явж байх шаардлагыг тавьж байгаа. Мэдээлэлээ цаг алдалгүй хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд мэдээлж байх хэрэгтэй. Олон нийт рүү чиглэсэн мэдээллийн сүлжээгээ сайн байгуулж ажиллана. Ер нь мэргэжлийн хяналтын байгууллагын ажилтнууд улс төрөөс ангид байх ёстой. Сургууль, эмнэлэг, хил гайлын байгууллагуудад тавих хяналтаа илүү анхаараарай гэдгийг онцолж байв. Мөн тулгараад байгаа хүндрэлтэй асуудлуудад нь анхаарлаа хандуулж засгийн газар санал оруулаад байгаагаа дуулгаад нийгмийн асуудал, ялангуяа мэргэжлийн хяналтын байгууллагуудын ажилтнуудын цалин хасахгүй гэлээ. Хэрвээ цалин хөлс нэмбэл ажлын үр дүнгээр нь цалин хөлсийг нь нэмэгдүүлэх аж. Тус аймгийн мэргэжлийн хяналтын газрыг боломжтой сайн ажиллаж байгаа гэдгийг нь мундуулгаад авсан юм. Тус газрын хувьд ажил үүргээ гүйцэтгэх автомашин дутагдaltaй бөгөөд төслөөс өмнө нь өгсөн машины сэлбэг олдохгүй байгаач. Ариутгалын байцын хомсдлоос шалтгаалan хил болон хорой цэрийн газар ариутгаж чадахгүй байгаа гэх асуудал тус газарт байна. За аймгийн хэмжээнд бол нийт 24 үндсэн чиглэлийн хяналтыг хийж гүйцэтгэж байна. 2 жилийн бомт болоод аймгийн төв дээр ингэж ажиллаж байгаа. За аймгийн газрын тэргүүлэх хяналтын чиглэл бол бид орон нутгийн онцлог тохиолж үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн явц баримталтай болж нэгдүгээр тэргүүн чиглэл бол хүн амын эрүүл мэнд, хүнсний эрүүл ах бай. За нөгөөх нь орон нутгийн онцлог тохирсон байгаль орчны хяналтыг түлхүүхэн анхаарч хийж байгаа. Өмнө Говь аймгийн худалдан авах ажиллагааны албаны хувьд материалдаг бааз сайн. Үйл ажиллагаагаа захим хэлбэр шилжүүлэх ажлын явц 2015 оны байдлаар 60% таа явж байгааг нь. 2016 он захим хэлбэр 100% шилжинэ гэсэн төлөвлөгөөтэй сумдигч мөн захим хэлбэрт оруулахыг хичээж байгаагаа танилцуулсан. Шудраг өрсөлдөөний худалдан авах үйл ажиллагаатай холбон ажиллуулах нь тус албаны томоохон зорилтуудын нэг болоод байгаагаа онцолж байлаа. Шадар сайд Оюунбаатар Өмнө Говь аймгийн бүсийн оншилгоо эмчилгээний төвдөө танилцлаа. Тус төвд 5 аймгийн өвчтнүүд ирж үйлчлүүлдэг, улсын хэмжээнд цөөн байдаг томографийн аппарат энэ төвд бий. Тус төвийн сэхэн амьдруулах тасгийнхан бөөрийн аппарат хангалтгүй эмийн үрийг тэгэлсэн асуудал шийдэгдээгүй байгааг учирлаж байлаа. Бөөрийн аппаратаар үйлчлүүлж байгаа өвчтнүүдэд хэрэглэх хос гуурс гэгтэл 180 мянган төгрөгийн үнэтэй. Тэдгээр гуурсыг өвчтнүүдийн ар гэрээс гаргадаг аж. Боловсон хүчний хувьд учир дутагдaltaй нэг эмч 2 сувилагчтай ажиллаж байна. Нэг сувилагч л гэхэд өдөрт 8-аас 12 цаг ажилладаг бөгөөд илүү цагийн мөнгө авдаггүй. Одоогоор 330 сая төгрөгийн үртэй бөгөөд эм худалдан авах зардал нь бага гэсэн муу мэдээ байна. Хэрвээ тус тасгийн бүтэц оронтой цалингийн асуудлыг шийдвэрлэж өгвөл хэвийн ажиллах бүрэн боломжтой аж. 11 онд эрүүл мэндийн яамны хөрөнгө оруулалтаар 220 төгрөг авч 2 гемодиализын аппарат Германы Ферсинерс маркийн аппарат авч суурилсан. Тэр үеэс эхлээд өнөөдөр өнгөрсөн жил аймгийн засаг төрийн хөрөнгө оруулалтаар 3 гемодиализын аппарат авч ингээд 5 машинтай болсон. 5 машинтай бид нэр бүсийн ажлын хэмжээ төвгүүдгээр бид нэр бүсийнхаа говийн бүсийн аймагуудад үйлчилдэг. Энэний утгаар одоо Дундгов, Доорногов, Говьсөнбөр, дээрээс нь Төв аймаг гэсэн ийм одоо нэг 5 одоо аймагаас үйлчлүүлэх ирж байна. Одоогийн байдлаар бид 20 байнгын үйлчлүүлж 20 байж байна. Энэ үеэр Шадар сайд Оюунбаатар тус төвийн үйл ажиллагаанд зориулан авчруулсан автомашиныг гардуулан өгсөн нь эмнэлгийн ажилтнууд болон иргэдийг ихээхэн баярлууллаа. Эрүүл мэнд спортын яамнаас өгч буй Nissan маркийн суудлын цоо шинүүг автомашиныг эхний ээлжинд үзүүлж байгаа тусламж гэдгийг Шадар сайд онцолсон. Далан задгадын дулааны цахилгаан станц төрийн өмчит хувьцаат компаниас хөрөнгө хүлээн авсан
Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчөд хувьцаат компани 2013 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулсаар иржээ. Хамрах хүрээний хувьд Өмнө Говь аймгийн нийт нутгийн 70 орчим хувь буюу 11 сумыг хамарсан аймгийн төвөөс урагш 110 км, хойшоо 120 км, баруун зүүн тийш тус бүр 300 гаруй км алслагдсан зайд цахилгаан эрчим хүч түгээх, хангах, борлуулах үйл ажиллагаа явуулж байна. 2015 оны 3 дугаар улирлын байдлаар 1587 аж ахуйн нэгж, 9623 айл өрхөд цахилгаан эрчим хүч борлуулан ажиллаж байгааж. Техникийн болон зүй бус алдагдлыг 1356% болтол бууруулж чаджээ. Өмнө Говь аймгийн онцгой байдлын газрын үйл ажиллагаатай танилцах үеэрээ Шадар сайд Оюнбаатар албан хаагчийн хувьд хүлээсэн үүргээ биелүүлэхээс гадна аливаа асуудлыг гарахаас өмнө урьдчилан сэргийлэх нь чухал гэдгийг санууллаа. Харин тус аймгийн стандартчил хэмжил зүйн хэлтсийн баталгаажуулалтын албаныхан дотоодын үйлдвэрийн бүтээгдэхүүн болон үйлчилгээ, экспорт, импортын бүтээгдэхүүний баталгаажуулалтыг хэрэгжүүлэн ажилладаг. MNS ISO Guide 65/2003 стандартын шаардлагын дагуу 4 дахь удаага итгэмжлэгджээ. Монгол Улсын засгийн газрын 2005 оны 127 дугаар тогтоолоор батлагдсан тохирлын баталгаан заавал хамрагдах бүтээгдэхүүн үйлчилгээний жагсаалтад тохирлын гэрчлэгээ олгодог. Дээрх жагсаалтад ороогүй бүтээгдэхүүнийг сайн дурын баталгаажуулалтад хамруулж тохирлын гэрчлэгээ олгодог. Монгол Улсын Шадар сайд Оюнбаатар Өмнө Говь аймгийн иргэдтэй уулзахдаа Өмнө Говь аймагт хийсэн ажлаа тайлагнан цаашид авах арга хэмжээнийхээ талаар мэдээллээ. Монгол Улсын засгийн газраас 2016 оныг хэрэглэгчийн жил болгож байгааг зарлаад аливаа үйлчилгээг хэрэглэгчид өндөр түвшинд авдаг байх талаар дурдж байв. Монгол төрийн бодлого хэрэглэгчдийн эрхийн гадна байсныг ийхүү төрийн бодлогод оруулж ирж байгаа нь ач холбогдолтой гэдгийг энэ үеэр онцоллоо. Харин эрүүл мэнд спортын яамны газрын дарга Оюнханд эрүүл мэндийн салбарын тухай мэдээлэл өгөхдөө эрүүл мэндийн салбар нийт төсвөө 2016 онд нэмэгдүүлж улсын хурлаар батлуулж чадлаа гэдгийг баяртайгаар мэдгдсэн юм. Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга Ган зориг глобалчлагдж байгаа өнөө үед Монгол улс гамшигтай холбоотой асуудлыг онцгойлон авч үзэх нь туйлын чухал гэд тус салбарын хувьд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх шаардлага байна гэсэн юм. Өвлөж байгаа хүнд байгаа газар нутгийн маань Монголын газар нутгийн маань 80%, за Өмнө Говийн нутаг дэвсгэрийн бараг 100% цасан бүрхэлд орсон байна. За манай малчтын маань мал махны үн, арьс шир ноосны үн их одоо буурсан, унсан. Энээс болоод нөгөө тэдний гар дээр мөнгө, санхүү хүнд болсон. Ялгаа байхгүй одоо төв зөргийн бидэнд ч гэсэн энэ одоо нөхцөл байдал бас тусч байгаа. Өмнө Говь аймгийн мэргэжлийн хяналтын газрын 3 ажилтныг улсын хяналтын тэргүүний ажилтан тэмдгээр шагнасныг Шадар сайд Оюнбаатар уулзалтын үеэр гардуулж өглөө. Мэргэжлийн хяналтын салбарт олон жил тогтвор суурьшил, этэг зүтгэлтэй ажиллан стандартын хэрэгжилтийг хангахад оруулсан хувь нэмрийг нь тэнхүү үнэлжээ. Мөн амжиргааны төвшнээс доогуур орлоготой нэлээд олон иргэнээс хүүхдийнхээ сурагчийн дүрм товцыг авч чадахгүй байгаа асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүссэн хүсэлт удаадараа ирж байсан аж. Иймд гаргасан судалгаан дээр үндэслэн холбогдох хэрэгний хүүхдүүдэд сурагчийн дүрм товцос гартууллаа. Ингээд өнөөдөр би мэргэжлийн хяналтын байгууллагад болон төрийн байгууллагад 31 жил ажиллаж сүүлийн 7 жил хяналтын байгууллага төрийн хяналтын хууль тогтоомжийг хэрэгжүүлж ажилласан үед хамт олонныхоо ажил хөдөлмөрийн үр шимээр хамт олонтойгоо хамт ажилласан үр шимээр би мэргэжлийн хяналтын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнуулсан даа үнэхээр баяртай байна. Ингээд Монгол улсын 10 дахь Шадар сайд болох Цэ Оюнбаатар Өмнө Говь аймгийн төв 70 дахь хотод ингээд хүрэлцэн ирж айлчилж байгаа туйлын их баяртай байна. Манай Өмнө Говь нутгаас Монгол улсын 10 дахь сайд Шадар сайд тодорч байгаа манай бахарх хуультай нэгэн зүйлийг би тодорхой бодож явдаг. Тэгээд таны бол танаа байгуул танаа хамтран зүтгэж байгаа засгийн газар бол амжилт хүсье гэж. Сайн сайхан юм бас өдрөөс өдөрт байгаа бах. Гэхдээ ер нь муу одоо их болцоод байгалийн баялаг ард түмэнд жигд үйлчлэх гэсэн одоо оюутлогоо 5 толгоо бол өдрөөс өдөрт муудаг оюутлогоогоос орж ирж байгаа бидэнд одоо ашиг байна. Би болохоор энэ хоол насанд маш баяртай. Тэгээд энэ
Юу сайдууд наах их нартай маш их баярлсан хэлмээр байна. Өмнөгөөс тодорсон шадар сайтаа өөрийн биеэр уулзаад тэгээд цаашаа давах арга хэмжээ бодлого үндсэн чиглэлүүдэд талцсан сэтгэл өнөр байна. Харин манай багш нөгөө намайг хот яваад ирэхэд хэлсэн. Тэгээд би өнөөдөр мэдээд ирсэн. Дөрөв тогтоо хэзээс эхэлж үзэж байна. Хитэг тус. Өмнө Говь аймгийн Хан Хонгор сумын иргэд малчиттай хийсэн уулзалтаар цаг үеийн байдлаар мэдээлэл хийсэн Шадар сайд Оюнбаатар эрүүл мэндийн төвийнхэн үйл ажиллагаатай танилцах үеэрээ Nissan маркийн суудлын цоошин автомашиныг хүлээлт өгсөн юм. Өмнө Говь аймгийн Зогц эцэс сумынхны хувьд эмнэлгийн шинэ байрлал хугацаанд ашиглалтад ороогүй байгаад гомдолтой байв. Ийм дэмнэлгийн байрлалыг яралтай ашиглалтад оруулахыг шийдэж өгөхийг Шадар сайдаас хүслээ. Эрүүл мэндийн даатгалын мөнгө төлөөдөж хөнгөлөлттэй үнээр эм авдаггүй гэх иргэнч таарч байв. Энэ мэт олон хүсэлтийг шийдвэрлэж өгөхийг Шадар сайдаас иргэд хүссэн. Харин Шадар сайд Оюнбаатар эмнэлгийн барилгын ажилтай танилцж асуудлыг шийдвэрлэхээ хэлээд бусад асуудалдаж тухай бүрт нь хариулт өгч байлаа. 50 ортой эмнэлгийн барилгынтай танилцсан. Гэхдээ энэ асуудал бол хууль зүйн талаас аваад үзвэл уг нь ингэж одоо саадах учир байхгүй юм байна. Нэгэнт одоо сахаргай шаттай анх төсвийн тендер зарлагдсан бол энэ ажлыг хийж гүйцэтгэх ёстой. Үнэхээр одоо сумын онцгой байдал гэдэг бол маш чухал байна. За энэ сум одоо сайхан байсан гэдгийг одоо бас үеийн гэдэг зүйл одоо хөөсөн. Одоо манай хамгаалал өдрийн аппаратаар 2-3 айлыг одоо бас үеэрээс одоо аврал хамгаалж эврэнгийн одоо авч ажилласан. Дээр нь одоо хүн амын одоо хатуу хөгжингүүд их тавьж хүн өдөрсөндөө холбогдуулаад дараагийн асуудал дээр гал хүмүүстээ холбогдуулаад гал хүмүүрээ бас их тавьж байна. Ер нь бол онцгой байдлын албыг зохицын сумд байгуулах засгийн газрын шийдвэр гарч ирсэн. Төсвийн хөрөнгөнд үндэстэй суучихсан. За орон нутаг бол энэ байрын асуудлыг шийдэх ёстой. Бид бол техник хэрэгсэл бусд бэлтгэлээ бол хангаж байгаа. Тэгээ өнөөдөр энэ асуудлыг манай онцгой байдлын дэд дарга хурандаа ган зориг за баяр сайхны дэд хурандаа газар дээр шийдэх гэж ирсэн. Намайг эндээс хот хүртэл төвөөр өчтөр муу байсан шүү дээ. Одоо том гоёд наашаа өргөж байна. Тоороо одоо матын хөлөөр ичгээсээ зүрхдэг ийм асуудал өвсөжгийн манаас хэрэг сумдтай зохих төвшөнд отор нүүдлийн тухайн асуудлаар гэрээ хэлцэг хийж үүний үндсэн дээр орж ирэх ёстой зүйл. Би 99-2000 оны тэр туурын зуудыг маш сайн мэднэ. Ийм зүйлийг давтуулж болохгүй. Би Монгол улсын Шадар сайдын хувьд хэлж байна. Сүүлийн жилүүдэд сумын эрчим хүчний салбарын даргаараа ажиллаж байгаа. Тэгээд сум маань өргөдсөн, ажлын ачаалал ихсэн, дамаагүй эрчим хүчний салбарын ажил нэлээд өргөдсөн байгаа. За бид одоо дулааны эрчим хүч үйлдвэрлэлд, түгээлт, хог хаягдлын асуудал, за дээрээс нь цэвэр бохир усны асуудал тэгээд сумын төвийн одоо хэмжээнд нэлээд өргөн хэмжээнд ажиллаа явуулдаг болсон. За үүнтэй холбоотойгоор бидэнд бас тэрэг техник, машин механизмын хувьд дутагдaltaй зүйлүүд нэлээд байдаг. Орон нутгийн өмчтэй үйлдвэр аймаг орон нутаг экскаваторын асуудлыг шийдэх ёстой. Шадар сайдын шууд гаргаад орон нутгийн өмчтэй үйлдвэрт бол одоо хөрөнгө гаргах тийм хууль эрх зүйн бол боломж байхгүй. Өмнө Говь аймгийн Манлай сумын хувьд 15 ортой эмнэлгийн өргөтгөлийн ажилдаа зарцуулах төсвийн 180 сая төгрөгөөс ямар ч мөнгө аваагүй гэж байна. Шадар сайд хариуд нь өргөтгөлийн барилгаа шуурхалхан зүйтэй яамны зүгээс хүндрэл байхгүй төсвийн асуудал хэцүү байгаа ч энэ асуудлыг шийдвэрлэхэд анхаарч ажиллана гэлээ. Ийхүү холбогдох бусад газартай танилцсан Шадар сайд Оюнбаатар холбогдох хүмүүст Nissan маркийн суудлын цоошин автомашиныг нь хүлээлгэн өгсөн юм.
Шадар сайд мөн Дундгой аймгийн мэрэгжлийн хяналтын газар, эрүүл мэндийн газар нэгдсэн эмнэлгээр орсон. Нэгдсэн эмнэлгийнхэн сүүлчийн 5 жил ихэн эндэгдэлгүй ажилласан сайхан мэдээтэй байна. Харин эрүүл мэндийн газрын хувьд шийдвэрлэх доорх асуудлууд байгаа юм байна. Харин Шадар сайд Оюнбаатар тус байгууллагын үр ширний асуудлыг эхний ээлжин шийдэх хэрэгтэй гэсэн юм. Шадар сайдын орон нутагт энхүү ажилсныг орон нутгийн иргэд талархан хүлээн авч байлаа.